За Малайзад амьдардаг гэр бүл байна. Өнөөдөр манай гэртээ танилцгаая. За одоо шөнийн 2 цаг 30 минут болж байна. Тэгээд би дөнгөж сая Сингапур улс руу нэвтрэх одоо нэг юм одоо юу гэдэг чимтэй одоо Солонгос руу нэвтрэхэд нэг шар уц бөглөдөө штэ. Тэгвэл Сингапур улс руу нэвтрэхэд болохоор аппликейшн бөглөлт юм байна. За тэгээд Малайз улс руу нэвтрэхэд болохоор линкээр ороод бас юм бөглөдөг. Тэгээд хоёулангийн ингээд онлайнаар хийдэг. Тэгээд хамгийн хэцүү нь ингээд ганцхан өөрийнхөөгоо биш ингээд 5-5 пассвортыг яг ингээд бөглөх бүр амар хэцүү. Малайз дээр бүр нэг юм болохгүй байгаад тах юм. За тэгээ бид нарт явхад одоо хэд юм бэ? За маргааш нэг бүтэн өдөр тэгээд нөгөөдрийн өглөө явцгаа. За нэг 30 цаг үлдсэн юм уу? Hi vlog. За өнөөдөр бол 12 сарын 15-ны өдөр байна гэсэн чи юу вэ? Аль тэ 12 цаг өнгөрөө тэг цаг 18 минут гээд 16 руу шилжчихсэн байна штэ. За бид хэд сурагчдын амралт эхлээд маргааш Сингапур, Малайз гэд явах гэж байгаа. Гэтэ би яг ингээд заяа 11 сарын 21-ээс хойш за сурагчдын амралтаар хаашаа явах уу гэж бүр ингээд амар их бодсон. За тэгэл Вьетнам явах уу, Бангкок явах уу, Начранг явах уу, Хайнан явах уу гэл ингээд бүгдийг бодоод тэгсэн чинь ингээд нөгөө нэг яг 1 сард болохоор Начранг болон Хайнан зүг рүү болохоор айгүй хүүтэн сэрүүхэн. За тэгээд нөгөө нэг бассейнд ороход даардаг. За тэгээ Бангкокоос яммаар байсан. Бангкок болохоор айгүй гоё штэ мэдээж аялал жуулчлалын бүр үнэхээр гоё бус гэр бүлээрээ очиход тэгсэн чинь нөгөө нэг монголчууд за тэгээ солонгосчууд орсууд амар их байгаа болмаас тэнд ингээд вилла за тэгээд апартмент буудлууд бүгд ингээд за дууссан гэхэд бас арай худлаалах гэдэг. Яг байгаа. Гэхдээ миний хүсэж байгаа ингээд нэг вилла апартментыг сольчих гингүү тэр нь олдохгүй байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ бас амар үнэтэй заяа. За тэгээд яагаад Малайз Сингапурыг сонгосон бэ гэвэл та өмнөх влогноос үзсэн шүү дээ. Малайз улсын тэр гоё апартментууд нь надад бүр амар таалагдсан. Би Малайзад сая аяллаар явахдаа 2 хон онсон. За тэгээ одоо явахдаа болохоор бүр бид нар бүгдээрээ 18 хоног. Тэнгүүд надад бүр амар гоё санагдаад байгаа байхгүй. Тэр бууд одоо нэг апартментийнх нь пул, за тэгээд фитнес, гольфи өрөө, теннисний өрөө гэл ингээд хийх юм маш олонтой. За тэгээд бид хэдийн болохоор Малайзын одоо тэр очих байгаа хот нь Жохор гэдэг нэртэй заяа. Тэндээс болохоор Сингапур ганцхан цагийн зайтай. Тэнгүүтээ одоо усан онгоцоор яваад одоо Индонезийн Бинтангийн арал заяа 1 цаг 30 минутын бас зайтай. Тэнгүүд одоо очиод ингээд энэ олон хоногудад юу ийхүү гэд бүр амар гоё доогдолж байгаа. Тэгээд бид хэдийн бас хамгийн анхны гадаад оронд гаргаж байгаа шинэ жил ахгүй юу. Тийм болохоор бүр үнэхээр гоё байгаа. За тэгэл ямар ч байсан би өгн влого 2-3 хоногийн өмнө эхлүүлэе гэж бодсон аахгүй юу. Тэгсэн чинь ингээд 5 хүний ачааг бэлтэн за өөрийнхөө ажлуудыг зэгцлэн гэл бэлдэх юм амар ихтэй болохоор би ингээд влого эрт эхэлж амжаагүй яг явахыгаа ингээд шүн эхэлж дээ. Тэгээ та нар миний гарт хардаа 5 ширхэг гадаад пассворт юм. Тэгэхээр чи харахгүй шүү дээ. Ингээд 5 гадаад пассвортаа цүнхлэн 5 хүний ачааг чемдаандаа хийн гэл ингээл зөндөө их ажил. Тэгээ маргааш өглөө сайхан шөлтөө хоол хийж идчихэд тэгээд 9 цаг 30 минутын нислэг болохоор би бараг 5 цагт босоод хоол унд хийж идчихэд онгоцны бодол руу хөтлөн. Тийм болохоор хідүүлээ өглөө амжуул гоё гэрээс дахиад влог үргэлжлээд амжихгүй бол шууд онгоцны буудлын дээр уулзцгаая. Тэгээ энэ удаагийн влог бүр үнэхээр гоё амттай олон парт болох байхаа. Амар гоё тоглоо тий. За тэгэхдээ би өнөөдөр яг унтахгүй байхаа би яг мэдрээд зүгээр ингээд толгоо ингээд орон дээр хөвцөн ч нүдэн хайсан ч ингээд нэг тарих шал өөр юм хийгээ яваадах ба. Тэг ингээд влог хийгээд гисэн ч амар гоё яана ингээд байнга ингээд яриа л амар санагддаг болчтой юм байна. За өглөөний минь онгоцны буудлын дээр ирсэн байна. За манайхан ер нь нуур чинь айгуу сайн унтлаа бас харцангуй эрт унтсан. Би болохоор нэг за 3 цаг орчим унтсан юм уу? Гэтэ бас айгүй гоё 3 цагийн нойр хэрнээ нам унтиж бас чадлаа. Тэгээд 2 цагийн өмнө ирэнгүүтээ юу байсан? Бүртгэлээ илгээд дөнгөж цай суудлаа авсан. За тэгээд ачаануудаа өгсөн. Тэгээс нэг гоё нэг муу мэдээтэй нэг сайн мэдээтэй заяа. Муу мэдээ нь юу ингэс чи имплант судлаад дууссан байсан. Сайн мэдээ нь юу юм бэ гэсэн чинь эрхэс дээрээ хажуудлын суудлыг ингээд хөнгүүгээр блоклоод өгье. Тэгээд хажуудалтаа хүүхдээ суулгаа яваарай гэсэн. Ёо ямар хайр юм бэ. Найддаг харцах. За манай найзууд жоохон гацуур чимэглэлтэй зурлаа. Эрхэс бол ирсэн цоглог байна. Аль ээж нанголоод өгье. Жишээлээ манай хоёр ч хосолцсон юм шиг арай. Манай хоёр ч хосолцсон. Дүүд нь арай арзмаар нь олддгүй. Манай хоёр ч Adidas-аар хосолсон байна. Эрхэс
Саарлунгийн бас хос. За өмнө жил бид чи Хайнан руу 12 сард явж исэн. Тэгэж явхад ирэхээс бол 5хан сартай нялх байлаа тий. Одоо л бүрс нөө өөрийн гэсэн машинтай өөрийн хөлөөрөө явдаг бас харьцангуй өргөн бие даацсан. За тэгээ бид хэд одоо нөө нэг хүнд юугаа өгнө? Күрч хөдөө өгнө. За тэгэл бид хэд дотгошоо ороход яг бүх юм жин там болж байна да. За бид хэд дотгошоо ороод ирсэн. Тэгээд нэг яг нөө нэг Сингапурын онгоц 7 цаг нисэх хэрнээ нэг хол өгдөг гэж сонссон. Тийм болохоор ороод нэг идэх нэг будаатай ураг авчлаа. За тэгээд ингээ яг онгоцны бодол төр үрд ирэхээр цаг амар хурдан явчихдаг заяа. Зургаач даруулж амжаагүй. Тийм зургаач даруулж амжаагүй. Зүр энэ хэдийн нэг биеийн чилээг нь гаргаа байж л одоо нисгэд ерөөсө 32 минут л үлдсэн шүү. Чилээгээ гаргаад энд найзуудтай болоод байж гинэ. Өглөө болчлоо л явуулаад хэ шүн ээж байгаа л явна гэж утсан юм шиг байна те. 7 цагийн нэслэний дараа ямар зэрэг байх болоо. Тэгээ дундуур нь гоё сулаагаа хийнэ. Бид хэд орж ирээ суучлаа. Тэгээд суудлнаас харцангуй аюу гой зайтай тухтай байлаа. Тэгээд их шиглийн юм цуугаад ирэхс ингэж унтаад би ингэж сууж. Айгу гой тухтаал явах юм байна. Нэг сэн ингэж ирэхс төрүүлээд ингэ унтцаахгүй. Тэгсэн чи би ингэж хийх юм олж ядаад яах ёстой хөө мэдэхгүй. Уг нь хүүхдээс адуулах ёстой гэдэг. Тэгсэн унтцсан юу их үү? Ямар нэг шиглээ. Тасархай байна. За ингээд ийхүү 7 цагийн дараа бид нар Сингапур улсад ирсэн байд юм а тавуулаа амжилттай. За буугаад аль хэдийн цаг 30 минут бараг болцсон байна. За. Тэгээ сая шалгамаар орох гэж бас одоо хүүхдтэй хүмүүс нийшээгээд нэг бодлын бас айгүй хэцүү байлаа. Хүүхдтэй хүмүүс нийшээ зогсож игээд бид нарыг заавал хүүхдтэй болохоор хүүхэд нэг бүрийн шалгаж бүр хүүхдийн төрсөн өдрийн ээж аваас нь асууж ээж тэгжээж оруулж шүү бас. Бас их чанга. Мэдхгүй байвал босхоор шүү манайхаа. Хүүхдийн төрсөн өдрийг сайн мэдээд Сингапурын ил рүү орж ирэх бол. За тэгээ бид хэд одоо ачаагаа авах гэж байна. За тэгээд ачаагаа авчаад эргэсийг нөө тэрэгэн дээр нь тавихгүй бол нөө тэрэг нь юуг байсан ч ёо гар бадаарж байна. За фитнес юм да. За тэгээ Сингапурт яг одоо цаг агаараас бороотой байна. Нилээ ширүүн бороотой байна. За тэгээ нилээ чиглэг байна. Одоохондоо бол гарч үзээгүй байна. За тэгээ бид нар одоо чемоданаа авчаад нэг exchange орч мөнгөө солиулах юм ярьж байна те. За тэгээ бид нар цаашаа шууд Малай зус руу шууд явлаа. Байгаль чемоданаа авч байгаа юм шиг л те хоёроо. За ядарсан уу? Ядарсан. За ер нь 7 цаг ахир удаан байв. Гайгүйсэн үү? Гайгүй унтаад явуул амар бас нэг хурдын юм шиг санагдаад. Онгоцны хоол ямарсан? Онгоцны хоол онцтойсэн. За бид хэдийг нэг хэдэн $100 биш яг нөө угаас онгоцны бодол дээр жоохон хямдхан солидог болохоор эндээс цөөхөн доллараар солиулчих гэсэн болохоор Малайз мөнгө солиулах га зогсож байна. За Сингагийн хилээр ороход бид хэд 1 цаг 30 минутыг зарцуулсан бол гарахад ерөөсө 5 минут л байлаа. Гарах нь тийм ягаад амархан байх юм. За тэгээ амар хурдан байлаа. Одоо цаашаа хэдүүлээ шууд Малайз улсын хил рүү явж байна. Тэгээ Малайз улсын хил дээрээс бид хэд нэг яг л Ирэн рүү гардаг шиг чемоданаа авцгаагаад буун автобуснасаа. За тэгээд хилээр хэр хурдан гарах бол минут харнаа бүр тавьж байгаа. За бид хэд уг нь Малайз хэлээс гараа шууд нэг Мерседес дээр ирнэ гэж бодож ирсэн чинь нэг бид хэдийн байрлах Мерседес нь ер нь бол арай уур газархгүй юу. Бид хэдийг юм нэг микрогоор зөөгөөд 5 хүн ачаагаа тавиад яг ингээ микрон цугаад хэдүүлээ апартмент руу явах гэж юм. Тэгээд манайд болохоор энд амар олон бүтэн автобус шал өөр нэг апартментэд бууж байна. Энэ нас айгу сонирхолтой санагдаад байна гэхдээ гадаа бүр бороо шаагж байна. За бид хэд 18 хоног амьдрах апартмент дээр ирсэн. За яг хуу манай энэ одоо апартмент болохоор хятад эзэнтэй гинэ. Тэгээд дотоод яг ингээд нэг одоо Мерседес дотоод ингээд стил нь бол жоохон тийм хятад стилтэй. Гэхдээ дотроо айгүй хөөрх юм байлээ. За тэгээд энэ нөгөө нэг апартментын давуу тал нь гэвэл нөгөө нэг бассейн одоо нөгөө нэг тийм хүүхдийн одоо гэр бүл талтай айгүй ээлтэй гэсэн. Тэгээд хэдүүлээ маргаашнаас бүр гоё
яг дотоод орчингоор нь явцгаана. Өнөөдөртөө бол ингээд бид хэд сая юм аваад одоо ороо сайхан идэх чинь. За тэгээд бидний одоо хагас сараас их бараг бүтэн сар амьдрах байранд тавтай морил үүдний хэсэг байна. Ийм хөөрхөн 2 будинтай лобби хэсэгтэй. За тэгээд ороод ирээ. Ийшээ шууд ингээд зочны хэсэг болон галтхоо. Гэхдээ энэ тараа цонхон айгуу гоё ягаад. За тэгээд зочны өрөөний тэр цонхноос цаашаа балкон байгаа юм лээ. Тэрас. За тэгээд ийшээ болохоор ингээд галтхооны хэсэг яг энэ бүх шүүгэнэрт одоо ингээд хүний амьдрахад хэрэгтэй бүх зүйл байна. Тэр нь бүр үнэхээр таалагдсан. За тэгсэн чи амар хүрхэн бид нарыг ирж байгаа гэд бид хийдэд ийм хүрхэн жимс хөлдөөгч нэгээ тавьчихжээ. Бас сэтгэл юм да тий. За тэгээд ус моснаас ингээд бэлэн байж байгаа. За галтхооны хоол идэх хэсэг байна. Тэмүүтээ ийшээ гой зурагттай. За тэгээд ийшээ явъя. Унтлахын өрөө 2 байгаа. За эхлээд манай өрөөр орох уу. За эхлээд хагийн өрийн өрөө. Аав ээж өрөө. Тэгээд ер нь надаа яг ингээд цонхон айгу таалагдаад байна. Ингээд яг ингээд газраас таа зүртэл ингээд цонхтой болохоор ингээд яг ингээд амар гой цэлгэр гэх юм уу те. За тэгээд ийшээ бол шкаф бол яг байгаа. За энд болохоор индүү те индүүний энэ суурч бас амар чухал штэ хүн үрчлээгүй хувцтай аялалд явахаар ер нь ингээ чамдаанд ингээ хувц амар үрчлээд штэ гаргаж ирээд өмсөнгүүд ингээ нэг үрчлээтэй хувц өмсөд байдаг. За тэгэнгүүт энэ долоо ийм юутай мастертай юм байна. Ариун цэврийн өрөөтэй шүршүртэй. Тэгэхээр 2 ариун цэврийн өрөөт болохоор үнэхээр амар агаад те шууд ингээл те одоо энд нэг нусан дорвол энд нэг нусан дорсон гэсэн үг байна. За тэгээд ийшээ бас дахиад нэг би сая ариун цэврийн өрөө гэж ярьсан 2 ариун цэврийн өрөө байна гэсэн үг. За манай 2 3 бэби гурвангийн онтолд сургад юм уу ер нь шууд дундмаар санагдаж байна. За тэгээ угаасаа аргагүй штэ яа тэгвэл би тэд өглөө 5:30-д босоод онгоцны бодол руу 6:30-д хөдлөөд одоо цаг энд 10:30 болж ингэдэг чинь 14 цаг шахуу ингээл яван ирээ онгоц автобус гэл ингэсээр байгаа л одоо ирж байна. Гэхдээ амар ядарсан байгаа ч гэсэн сэтгэл санаа бүр үнэхээр хаялцсан байна. Одоо нэг сайхан гоё бүх юмыг идцгээ. Энд тэгсэн чинь одоо 12 сарын сүүл чинь борооны үйлрэл гэж явд юм байна. Хүмүүстэй айгуу жоохон сэрүүхэн байгаа гинэ. Тэгсэн чинь бид хэдэд болохоор одоо айгуу халуун байгаа байхгүй юу. За тэгээд бас сонирхолтой нь энэ 39 давхар барилга 39 давхрын 39-т нагаа тэгсэн ирнээ цонхоор харангуут ерөөсөө яг нэг 9 давхраас л харж байгаа юм шиг мэдэрч төрөд байгаа юм. За тэгээд маргааш өдөр тэр гоё харуулцын бичээ. Тэгээд 5 давхартаа одоо бид хийдийн цагаа өнгөрүүлэх бүх зүйлс нь байдаг гэсэн. Тэрийг бас маргааш өдөр бичцгээе. Тэгээд энэ влог бүр хичнээн парт болох юм бэ. Бүр үнэхээр бас үзээтэй л влогууд байх нь дээ. За бас балкон дээр нэг хэрэгтэй юм байна. Хувцас хатаагч юм байна. За тэгээд ингээд хардаа. Яа харуулц нь одоо бол ингээл од цацсан юм шиг гоё харагдаж байгаа. Өглөө энэний харуулц бүр яах болоо бүр төсөөлөгдөхгүй байх юм. За тийм маш сайхан амарсан. Тэгээд өглөөний хоолоо ерөнхий бол би бэлдэж байна. За тэгээ юу бэлжин гэвэл энд өчигдөр орой авсан нэг зүйл байна. Тэгээд Монголоос нөө Монгол хоолнууд аваад ирсэн. Яг эхний өдрийн орой бол өглөөний хоолоо бэлдээд ирээрэй гэсэн болохоор бэлэн идэх шууд хоол авсан. Манай хоёрын зөв өглөөний цагаа хүлээгээд тийсэн яа дэ хүлээгээд. Гадаа юу болоо? Гадаа нэг. За гадаа бол маш сонирхолтой. Ер нь ингээ харахад ингээд жоохор гэдэг энэ одоо Малайзийн хот ер нь бол Сингапурыг хэлэлдэг хэрнээ айгүй тийм хөгжиж яваа юм шиг байна. Нилээх барилга. Жохор юм уу, жохор юм уу? Надад жохор гэсэн амар ах юм. Яг ингээд бүр харах юм бол манай доор бассейн бол харагдчихлээ хараа. Амар. Хаагээ тэгсэн. Энэ айл нь наашаа ингээд хүмүүс нь дамжаад манай балконоор ороод ирэхэд. Гүй нэг ууж идсэн нэг мэдрэл солиотой юм энэгээр ингээ явал баг ороод ирэх байгаа байхгүй юу? Гүй шүн би одоо өөр хүн тэрэ онцчихвэл яах юм бэ? Нэг эргэдэг. За тэгээд юу юм бэ шүү манайхаа. За жохор. За аль нь жахав те? Айгу хөгжиж байгаа юм байна. Энд ерөнхийдөө нэг байр авмаар юм биш үү дээ. Хөгжөөх юм газар чинь бүр. Энд аваад өвөл ирж амьдмаар юм биш үү? За тэгээ бөөндөө сайхан Монгол хоолоо идэ хөлсөө гаргачаад хөргчөө дүргээ. Хөрөгч хоо болсон байгаа бүгдээрээ гоё үхрийн мах авъя, өндөг талах авъя. За бид тэгээ энд ерөнхий хоол айгу удаа штэ. Тийм болохоор хагийн төрийн дүрм гадуур их хооллохгүй дүрмтэй байгаа тий. 7 хоногт хэдэн удаа гадуур хоолно гэлээ? 7 хоногт нэг 2 ч юм уу тий. Ерөнхийдөө амьдрах болохоор гоё Монгол хоолой ч юм уу өөртөө гарын хоолой ер нь идэх гэсэн зүгээр нь тэгвэл амар амтлагчтай хоолноос байгаад байна тий. Яг зөв. Ер нь гэхдээ аяллаа хамгийн их мөнгө хоолнд үргэгддэг. Оо яг зөв. Тийм болохоор хүнсээ аваад хоолоо ижид бол маш сайн хэмнэх болоо гэж бодож байна. За тэгээд бүгдээрээ гоё гарцгаая.
Тэгээ манайх энэ жохор хотод ч бүр жил болгон бүр хүмүүс ирж өвөлждөг юм байна. Тэгээ дөнгөцөө ирж байхдаа бүр баг 10-аад гэр бүл шахуу хамт ирсэн. Бас сони юм бэлээ. Сони сонголт бай тий. Тийм одоо монголчууд яг энэ жохорт ирж өвлжөөд 6 дахь жилдээ болж байгаа гинэ. Бүр үнэхээр олон жил болж байгаа юм байна. Тэгээд ингээд одоо 2021 оны групп 20 оны групп гээд битэрийг 25 оны групптэй нэмсэн. Шинэ жилээр маш гоё юм болно гэсэн битэрийг өрсөн. Энэ эхний өдрийн хоол байна. Ээж ийм хоолыг бэлдсэн байна. Энэ нэг миний бодлоор бол нэг чиз тэгээд дахиад нэг будаатай нэг хоол байна. Тэгээд нэг 2 сэндвичтэй нэг талхтай хоол байна. За эхний өдөр би тэгэд анх удаа апартментээс гарах гад аутбет бүрдүүлсэн байна. За тэгэд аутбетчиг явах чинь манайхан за их шиглэнгээс эхлэе. За гүнж эргээрээ. За оноо өгш 10-аас хийдвэ манайхан бичээрэй комментээр. За минийх болохоор за зүгээр нэг ийм цаа өмсөө тэгээ юпг өмсцөө. За бас оноо өгөөрэй. За ирэхэс цараа иргэсийг хардаа сакс центр тоглоё гэдэг юм биш үсттэй. Оноо өгөөрэй. Яа Тимүгийг харцгал да. Дүүтэйгээ хосолцсон маа. За оноо өгөөрэй. Тимүгэд илүү зогч гинүү ирэхэс илүү зогсон байна. Би тэгэхэд жаяа дэлгүүр дээр ирлээ. Тэгээд нэг манай ингээ апартмент яг ингээд ийм төвсгээс жоохон зайтай юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Ер нь аль би ингээд Малайзад ирчээд ертөнцийн зүгээ алдчихсан. Миний хувьд бол ертөнцийн зүг гэж юу юм? Би ер нь баруун зүгт байгаа юм, зүүн зүгт байгаа юм юу ч мэдэхгүй. Тэгээд төвд хүрээд ирэхээр амар гоё мэдрэмж төрөөд. За энэ дэлгүүр болохоор заяа хамгийн том тэнгуүтэй одоо нэг бүх юм чанартай дэлгүүр гэж явд юм байлээ. Одоо монголоор бол одоо жишээ нь ийм арт номин тий ийм арай чанартай юм зардаг дэлгүүр. За тэгээ бид хэд нөө сая Grab-аар такси дуудсан. Тэгээ хаагийн 4 өний суудалтай 6 өний суудалтай том такси дуудаад монгол мөнгөөр 20 мянгаар ишээ ирлээ. За тэгээ орцгоё. За дэлгүүрт орж ирээ бараг 30 минут болчихоо яа. Ирэхэс тасарлаа. За тэгээд бас нэлээд хоног 18 хоног гэдэг чинь ер нь 20 хоног шахуу амьдрах болохоор би тэгэд хүнсээ базаагаад гэтээ бүр дараад авч байна. Аавал бүр бараг 2 сагс дүүрхээр юм шиг байна. Тэгээ яг энэ дэлгүүрт бол мах айгу үнэтэй юм байна. Тийм болохоор маха өөр хямдхан дэлгүүр байдаг гэсэн тэндээс авъя. Тэгээ өнөөдөр эндээс нөгөө нэг дахианы мах явах боломж юм болохоор дахианы мах авчлаа. Одоо ишээ болохоор гурил будаа гурил зураад илтэн гэж худлаа болохоор зүр будаал авъя гэхгүй арай. За гэхдээ энэ дэлгүүр ер нь бол үн бол за мэдээж угаасаа нөө амар том дэлгүүр болохоор үнэтэй талдаа. Нэг тийм хямдхан бол биш. Тэгэхээр айгуу гоё тухтай сонголт цайтай юм байна. За дэлгүүрээсээ гараад ирлээ манайхан. Тэгсэн манаа авсан юм ингээд 2 тэрэгэн дээр дүүрлээ. За ийм зөндөө ол юм авсан. Гэхдээ энийг очиж байгаад гоё бүр тусад нь бичлэг болгоо оруулчих тийм үү? За та хэд болсон гэж бодож байнаас коммент хэлтэйгээрэй заяа. 2 тор бүтэн юм авсан, 2 сакс дүүрсэн гэсэн. Яа, эргэсийн тэрэг бүр ингэж аминд орд юм байна. Нөгөө баах юм а ингэж тавиад тэрэгэн дээрээсээ төрлөө. Гэхдээ заяа Монголд ч 3 хүүхэдтэй дэлгүүр орох бас чанга байдаг байхгүй юу? Малайзад 3 хүүхэдтэй тэгээ бүхэл бүтэн хүнс цуглуулах амар байлаа шүү. Өнөөдөр Малайзад амьдарч эхэлсний эхний өдөр мөн эхний хүнс цуглуулалт. Тэгээ ийм том 2 тор 4 хүнс авсан байна. За эдгээр нийт хэдэн төгрөг болсон бэ? За эхний ээлжний хүнс цуглуулалт өнөөдөр явагдсан. Маргааш бид дахиад мах авах ёстой. За тэгээд өнөөдрийн авсан юм нар болохоор ийм урт болсон байна. За энэ бүгдээрээ нийлээд 491 рингет болсон байна. За тэгэнгүүтээ хэдүүлээ хаанаас нь эхлэх вэ? Шууд том юмнаас эхлэе. За ингээ өндөг байна. Өндөг эн чинь 11 орчим рингет гэсэн баха. Энд ингээ мөнгөний тавиад явна шүү заяа. За талах байна. Ийм талах авсан. Энэ болохоор 13.90 рингет гэж байна. За тэгээд ийм бас нэг том одоо дээр нь масл тавиад идэ гэж бодоод ийм хөрхөн бичээ авсан. Тэгээд ийм хөрхөн бас бекри авсан. За ийм амтлагч авсан. Энэ юуны амтлагч юм дахиад юм байна. Ийм ургамлын тос авсан. 9-ийн тос гэж нэрлэх гэдэг шүү дээ. 9-ийн тос биш шүү дээ. Манайха ургамлын тос. Будаа 5 хэлээр авах чагаад болоод ийм 2 хэлийн будаа авсан. Ийм хөөрхөн юу авсан? Суши гэх юм аа. Сушины газраас авсан. Энэ насаараа ингээд 3 рингет ир гэж байна. 3 ир гэж байна. За манай ийм өглөөний цай авсан. Сериал. За дахианы мах байна. Би тэгэд өнөөдөртөө дахианы мах авсан. Үхрийн мах аваагүй. Үхрийн мах саяны дэвших нэлээд үнэтэй байсан. За энэ хараа 14 рингетээр ийм хөөрхөн 2 дахианы гуй авсан байна. Дахианы гуй хөөрхөнсөд тахч байх тий. За ингээд 11 рингетээр болгоор ийм мөч авсан байна. 4 мөч.
За ийм мандрин авсан байна. За ийм юу смут маягийн. Тийм смути ийм йогурт авсан байна. Ийм лир авсан байна. Цагаан лир. За алим авсан байна. За лув авсан байна. За спрайт авсан. Би тэгэд нөгөө нэг угаалгах хин манай апартмент чи ойрхон шууд ингээд галхоондоо угаалгах машинтай. Тэнгүүт ийм гел вок авсан байна. За ийм том сонгоо авсан байна. 6 ширхэг сонгон. Зарминаас хаагийн авсан би мэдэхгүй байгаа тийм. За ийм зармиг авсан байна. За ийм сир авсан байна. Талхан дээр тавьдаг. За энэ сая нэг тор дуусч энэ торны хамгийн сүүлийн бүтээгдэхүүн буюу ийм масл цэцгий. За дараа нь болохоор бид эдний нөгөө нэг цаанаас нөхцөн байсан нэг 0-ын цаас байсан. Тэгээ нэг салбит амар хариугүй нэмгэн байсан болохоор ийм 4 ширхэг цаасан салбитыг авсан. За тэгээ нэг удаагийн бас аяг авсан. За бааху цай ууй гэж одоо цай авсан. Ийм хар цай гэсэн үг. Тэгээд дөнгөж нутгаасаа гараад нутгаас хана гэж хаагийн нөө сүтэ цай маахгүй яваад гэ харамсаад байсан. А за тэгээ ийм том кола авсан юм байна. За ийм 4 ширхэг ийм милк сүү юм байна. Гүзэлцгээ авсан. За хаагийн өөртөө нэг сойз авсан байна. За энэ болохоор бид бас ямар ч юм нэг 3 өнгийн алчуур гэж ярьдаг та. Тийм алчуур авахгүйсэн болохоор ийм алчуур авсан. Малайзад амьдрах юм төлөвлөгөө гаргахдаа жоохон айжсэн ахгүй яг нэг үгүй хэлэхэд. Тэгээд яг ингээд сая ингээд бодит байдал дээр ирээд дэлгүүр хошоо руу ороод ингээд таксигаа дуудаад хоолны газруудаа мэдээд ингээд одоо олон нийтийн газруудаа мэдээд ихэлсэн чи айхаа болчлоо. Бараг дараа жил хідүүлээ энд сар болох уу гэж мэгээд бас ингээд дараа жилийнхаа төлөвлөгөөг яриад байгаа юм шүү. Тэгээд дэлгүүр нь бас айгүй гоё сонголттой ингээд бүх юм байхаар өстой гоё амар эд юм байна. Ийм далхан дээр тавьдаг ийм самрын шоколадтай самар авсан байна. За өөр. За ийм грек йогурт авсан байна. За энэ хар перц авсан байна. Ямар ч давс маус одоо бид байхгүй байгаа. Гэхдээ манайх угаасаа давс хар перц хоёр бол амтчдаг болохоор илдэв юм ахгүй гэж бодсон. За блубери авсан. Бас ийм талах авсан. Эндээ нөө зүтгэн мөтгийгээ тавьж идэ гэж бодоод өглөөний цай. За тэгээд ийм юу хүүхдүүдэд нөө самар шампунг өрсөн байсан болохоор шууд толгоо биеийг бүгдийг угаачдаг ийм хөрхөс хаваа авсан. За тэгээд ийм төмөс авсан. Энэ баг нэг их төмөс юм шиг байна. За энэ ногоо айлам ийм их авсан. Ногоо айлам 13 гэдэг чинь бас дайжгүй шүү. 13-оор ингээд гэж байна. Энэ болохоор эднийх нөгөө нэг маш сонирхолтойс. Одоо нөгөө шашнаараа нөгөө гахаамах идэгдэггүй. За тэгээ шашны нь өөрөө бас алкогол байдгүй. Тийм болохоор яг тэр тасаг нь иргэдтэй үйлчлэлгүй шал өөр юм тусдаа яг ийм тасаг байд юм байна. Тэндээс нэм авангууд ингээд тусдаа тооцоогоо идэг. Тэгээд гахаамах байхгүй байсан дотор нь бидэд болохоор тийм сэндвичний юм гахаа юм юу нар авсан беконууд гэх юм уу? За Тэмүгэй дээр чинь та эднэрээ анзаарсан уу? Одоо нөө урт влог үздэг хүмүүс маань мэдэхгүй байх үү? Бид тэр яг энэ YouTube сувгийнхаа shorts хэсэгтэр нь дандаа юм гоё Тэмүгэй дээр челленж хийж байгаа. За энд ямар челленж хийж байгаа вэ гэвэл Тэмүгэй дээрийн одоо бум челленж. Бум челленжийг Монголдо хийгээд васабитэй хийх гэсэн чинь Монголоос васаби олдохгүйс ахгүй. Тэгэхээр эндээс васаби яасан чи томоор авахгүй юм хүрхэн жижигээр байд юм байлээ. Тэгээ энийг битээр одоо удахгүй васаби челленж хийх гэж байна. За одоо жоохон нэмэх 18-ийн худалдаа авалт юм шүү заяа. Хүүхдүүд байх юм бол яг одоо энэ хэсэг хүртэл үзэж гарч байгаарай. Хайртайгаа хамтдаа одоо ингээл хүүхдүүд эрт унтуулчаад битээр чи хаяа нэг сайхан террасан дээрээ ч юм уу суун штэ. Тэгээд алкоголоос авсан. Гэтэ Малайзад алкогол маш үнэтэй юм байна. Ер нь бол за маш нь цаашаа ерөнхий бол үнэтэй. Тэгээ би болохоор өөртөө юм алимтай юм пив юм уу? Ийм за энэний үнийг бас харуулчих. Хаги болохоор өөртөө за ийм жижигхэн ийм 4 ширхэгтэй ийм сапоро гэх пив авсан байна. За энэ хүртэл худалдаа авалтаа бүгдийн ширээн дээрээ тавьж байгаад нэг сайхан харуулъя. Би гэхдээ юу харууллаа? Би тэг том ус авч чадаагүй ингээд 12 ширхэгтэй ус авсан байна. За дээрэс нь ингээ харуулчих юм манайхаа. Ширээн дээрээ зарим нь өргөдөж багцсангүй маш их зүйл байгаа болохоор зөндөө олон байгаа. Хичнээн нэр төрөл юм бэ. Тоосноо та цаа. За тэгээд юу байсан? Ийм хөрхөн тор зарж исэн. Энээс үнийг биччихээ. Хоёрыг авцсан. Одоо нөө банк дэлгүүр орохдоо энэ тороо л аваад яваад бай. Тэг яг ингээд лимитлээд энэ тэгээд хараа бас яг нэг хувь заяагаараа явлаа гэдэг шиг энэ зураг мурагтай өнгө нийлээд байгаа. За тэгээ яг Монголд ингээд давал хідэн төгрөг болох вэ? Тэгээ цаашдаа үнийн судалгаа хийгээд ийм цуврал бичлэг хийгээ явуул яаж юм таалагдчихвэл лайк дараад subscribe бичээд комент үлдээгээрэй заяа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.